Эх хотын амьдрал, зурж өнгөрөх хүмүүр амьдралын гол дүр. Алдаа оноо, жаргал зовлон, баяр гуниг, ээдрээ. Бидний мэдээллийн баатар амьдралын эгэл нэгэн гол дүр байх болно. Түүний тухай бид товчхон онцолж байна. Хамтгаа үзэгчтэй баярлалаа. Бодит амьдрал нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарын бац очинтой та бүхнийг уулзалж байгаа. Миний удаад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны засаг дарга Дулумжив ихчийг бас онцлон танилцуулж байгаа. Дулумжив ихчээр бас дамжуулан ер нь хорон дарга хүн одоо ямар ажил хийдэг юм бэ те ямар авах хэвтэй юм бэ гэдэг талаар бас ярилцвал зүгээр болов гэж бодсон. Тэгэхээр зочин маань эхлээд өөрийгөө танилцуулдаг боломжлолтой Дулумжив ихч маань хэдэн онд хаан төрсөн бэ гэдгийг соёлын яриага эхэллээ. За би 1959 онд Увсангийн Мачин сумд төрсөн. Увсангийн Мачин сумд төрөөд тэнд баг сургуулиуд төгсөөд Увсангийн 10 жилийн унц сургуулийг төгсөөд ингээд Улаанбаатар хотод 1976 онд Барилгын техникумд замгуурын техникчээр ингэж суралцаж яасан байгаа. Тэгээд улмаар бас Монголын дэд бас орохоор төгсөөд ингээд 1980 онд төгсөөд гүр барилгын контор гэж байсан тэнд анх хэлж ажлынхаа гараа хийсэн одоо явтаа хүн байгаа. Тэгээд гүр барилгын конторт гангуур компани гэж байгаа компанид одоо 80 оноос 2000 он хүртэл ажиллаж байгаад тэгээд 2000 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын 5 газар ирж ажилласан. Бас хөдөө орон нутагт явж ажиллаж чадахгүй учраас ингэж ажлынхаа бас местийг солиод ингэж Чингэлтэй дүүргийн 5 газар ирж ажилласан. Чингэлтэй дүүргийн 5 газар 2000 оны 9 сард Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорон зохион байгуулагчаар анх эхэлж ажилласан. Тэгээд зохион байгуулагчаар одоо бас 4-5 жил ажиллаад 2006 онд засаг даргаар ажилласан. Бас ингээд 2009 онд энэ 7 дугаар хорон дээр засаг даргаар ажилласан. Хойш одоо өдөө хүртэл ажиллаж байна. Тэгээд ер нь хорон засаг дарга хийн гэдэг чинь бас л нэлээд чамбаа ийм ажил юм байгаа. Ард иргэдтэйгээ ажиллах, ард иргэдийнхээ амьдрал, аж амьдралыг дээшлүүлэх ийм ажлуудаар ингэж анхаарч ажилладаг. Иргэдийн минь ингэж амьдрал бол бас хэцүү. Манай хороо бол энэ хүн ам ихтэй, дүүрэгтэй. Одоо төр орсон суугчтайгаар нийлээд бараг 14,000, 15,000 гаруй шахуу иргэн энд орсон сууж байгаа. Тэгээ манай хороо бол анх 2009 онд ирэхэд ямар цэцэрлэгчгүй сургуульчгүй ийм хороо байсан. Одоо бол харин бид нэр бас хөөцөлдөөд 2013 онд энэ 173 дугаар цэцэрлэг 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтанд оруулж ингэж анхныхаа бас гарааг эхэлжсэн. За мөн 2015 онд бас 250 хүүхдийн ортой цэцэрлэгийг бас манай хороондор барьж дүүргийнхаа хөрөнгөөр бид анх удаа ингэж нийслэлтэй дүүргийн хөрөнгөөр цэцэрлэг барьж болдгийм байна гэдгийг хүртэл ингэж харуулж ингэж ажилласан. Одоо 224 дэх цэцэрлэг бол мөн манай одоо 200 хүүхдийг одоо 150 хүүхдтэй цэцэрлэгч одоо 200 хүүхэд ингэж бас хүмүүжүүлж байна. Хүүхдүүд бас тэнд явж байгаа. Мөн энэ дээрээ бас эмзэг бүлгийнхаа зорилттой бүлгийнхаа хүүхдүүдийг мөн эсэг их нь ажиллаа хийж чадгаа хүүхдээ яах вэ гэдэг хүмүүс байгаа. Ээлжиж алдуулсууд байгаа. Энэ усуудынхаа хүүхдүүдийг бас мөн 24-ийн 2 анги нэгээд бас ингэж ажиллаад хүүхд эцэг их нь бас амар тайван ардаа санаа зовх юм гээд бас ажиллаж хөдөлмөрөө хийх ийм нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөн. Бидний ганц санаа зовоодаг асуудлууд мөн архины хамааралтай тийм ээ. Бас үнэхээр би одоо зарим одоо энэ олон жил хорон дарга хийж явах юм бол зарим үед нойргүй хондог тохиолдол гардгийг. Нөгөө өвлийн хүүхдэнд нөгөө хүүхдүүдийн яатсан бол өглөө босоод дөнгөжгөөс босгоотоо хэсгийг ахлагч уцдаг тохиолдол гардаг. Тэгээ энэ нөгөө хүүхд юу болсон бол нөгөө гур хэд чинь амьд хөлдчихв яав гэж уцдаг санаа зовдог нойргүй хонолдог юм маш гардаг. Одоо энэ 24-ийн цэцэрлэг нэгдсэн хойш би нэгэн тэр эмзэг бүлгийн одоо асуудалтай юм гэрүүлийн хүчрхэлд орж байгаа ч юм уу юм те үнэхээр хэцүү амьдралтай бага насны хүүхдүүдийг бол одоо 24 цэцэрлэг төгсөн дөр бол миний бас санаа
Сэтгэл арай тайван ажиллаа хийхэд нь бас тусдаг хүн болсон байна. Хорон дарагт хогч холбоотой, цагдаагийн ажилч холбоотой, хэрэг зөрчилд холбоотой, одоо онцгой байдалч холбоотой бүх юм холбоотой. Анх та хөдөө орон нутгаас ирээд ир Улаанбаатар хотод хэр эдэж тасч сургуулаа төгсөөд бас нэг орон нутгад ажиллах бодол байсан болов яагаад бас ингэж хотод ажилласан юм бол Тэр үед чинь одоо бид нарыг чинь төгсөнгүүт яамнаас шууд хуурилждаг гэсэн. Тэгээ шууд хуурилждаг. Тэгээд бид нарыг чинь барилгын яам гэж байсан шүү дээ. Тэгээ барилгын яамнаас чинь шууд одоо тэрэнд ирээл орон нутгаар нь бол орон нутгаар нь хотын төвд бол хотын төвөр нь ингэж хуурилдаг байсан. Одоо хаана тэр мэрэгжил хэрэгцээтэй тэр үед ч одооныхтай адилгүй шүү дээ. Хаана ямар мэрэгжил хэрэгтэй байна тэрлүүл хуваарлдаг ийм тогтолцоо байсан шүү дээ. Тэр бол 80 онд бол ер нь мундаг бас барилгын яамнаас ч юм бол бүх төгсөлтийн одоо пол төгссөн барилгын инженер мэрэгжилтэй ч юм уу одоо замгүүрийн мэрэгжилтэй ч юм уу ер нь л барилгын яамаар дамждаггүй юм гэж байсан. Яамаараа дамжаад яам хаана хүний хэрэгцээ байна, хүний нөөц хэрэгтэй байна тэрлүүл нь хуваарлж өгдөг. Одоо Ус аймгаас Зүүн аймаг өрч явж байгаа хүүхэд байгаа. Зүүн аймгаас Баруун аймгийн одоо барилгадаар ажиллах хүүхэд байна. Ийм ер нь юунууд хаана л одоо тэр боловсон хүч мэрэгтэй тэрлэл хуваалдаг бас. Тэр бол их зөв асуудал байсан байхгүй дээр үеийн дээр байсан. Сургуулаа төгсөөд анх ажил дээр гарахад ямар байсан юм бол таны тухайн үед хийжсэн ажил яг энэ хорон дарга их ажлын хооронд ямар ялгаа вэ? Би бол таныг ойлгохдоо насаараа ерөнхийдөө бичиг цаасны ажил хийжээ, зохион байгуулалтын ажил хийжээ л гэж ойлгоод байна л да. Ер нь тийм. Би ер нь гүүрийн конторт ирэхдээ бас нэг яг одоо бас нэг жоохон нийгмийн идэвч гэдэг юм уу тийм юутай байсан. Уул нь бас тэр нэг юунд дээр ажиллаж байсан болохоор бас тэгдэг юм аа. Ер нь бага наснаасаа пионерийн ажил, эвлийн ажлуудыг хийж явсан л да би. Тэгээд одоо төгсөж ирээл намайг бас миний хамт олон бас их сайхан хүлээж авдаг. Тэр би ер нь тэр юутай туршлагатай усуудыг их дагаж ажилласан. Одоо бэргээд энэ дарга гэж одоо хөдөлмөрийн Баатар ус л тавгад дурж гэж байгаа. Баатар хөрөлдөг гэдэг нь тавгад дурж гэдэг хүн яг удирдлаганд бас ингэж ажиллаад бид нэр яг анх их төгсөж ирж байгаа Москвад сурч байсан бас 2-3 залуу илж байсан. Ингээл бид хэдэл юу ч мэдэхгүй хүмүүс ингээл ажлын гараан дээр ирээл туршлагатай суудаад дагаал ингээл ажлыг эхлүүлсэн тэгжтэл нэг өдөр байна. Намын хорооны дарга дуудаал, намын үүр гэдэг байсан дуудаал эвлийн дарга гинэ гэж яддаг байсан. Тэр үед надад маш их одоо хүртэл миний санаас гардггүй эвлийн дарга гэдэг чинь дандаа залуучуудыг хүмүүжүүлдэг юм хүн байсан. Тэгээд энэ залуучууд үнэхээр эцэг залуучууд янз бүрийн асуудал тохиолдол эвлийн өөрийн дарга намын хурлаар байг загнуулдаг юм донгодуулдаг юм байсан шүү дээ. Тэгэхээр одоо бол тийм байхгүй болчиход байхгүй юу. Ер нь энэ залуучуудад одоо жишээ нь ихтэл бид нарыг одоо нэг хөрх юм алдаж эмзэж болно бас нэг хоригдож байгаа гарчилсан усууд байгаа ш залуучууд. Яг 35-аас доош насны залуучууд бол биднэрт яг хүлээлгэж өгдөг байсан. Хорон дарга нь цагдаатай хэсгийн дарга байцаагчтайгаа ирээд яг тэр байгууллагт нь ажилд оруулаад байгууллагт нь ажилд оруулсны дараагаар байгууллагын дарга тэр хорон дарга цагдаа эднэр чинь залуучуудыг залуучдын байгууллагын эвлийн байгууллагад нь хүлээлгэж өгдөг юм цаг байсан. Тэгэл эвлийн байгууллага тэр хүнийг хүмүүжүүлж ажлын гараанд нь сайхан амьдралын шулуун дардан замаар явуулах ажлыг бид нэр үүрэг авч хийж ажилладаг байсан. Тэгээ тийм усууд ажиллаж байсан надад тэгээ тэр усууд бол маш сайхан одоо сайхан амьдралд одоо нэлээд насны усууд байж байна. Тэр үед эргээд асуудал гаргаагүй янз бүрийн яг архитектурын асуудал гардаг. Бидний дуудаад одоо танаа эвлийн гишүүн чинь тэгж явж байгаа тэр хүн дээр анхаар манхаар гэж ингэж л ажилладаг байсан шүү дээ. Тэр үуч бас л чанга байсан. Тэгээд тэр ажил одоо хорон дарга ажил хоёр бол шал тэрс өөр. Тэр бол цөөхөн тооны хүнийг бас удирддаг тий 100 гаруй хүн удирддаг. Энэ бол одоо ингэ 13 мянганы иргэний амьдралыг зохицуулах гэдэг асуудал бас хэцүү. Энэ асуудлууд гардаг. Одоо
намайг ч одоо бас удцсан болохоор манай хорооны иргэд бол маш сайн хүлээж авдаг. Шөнч гэсэн ачаалтал зовлон гарлагт над руу уцдаг. Миний утас бол нээлттэй юм байдаг. Тэгээд яг одоо шөнч гэсэн одоо нөхөр нь агсан тавьдаг ч юм уу тий. Овон тулахгүй ч юм уу. Эхнэрүүд нэг хөөхөн залуучууд хөөхөн уцдаг над руу. Даргаа одоо ингэж агсан тавиад болдгоо. Тэгээ би нөхөртэй ярьдаг. Яриад сайхан тайлбарлаа. За миний хөө өнөө шөндөө сайхан унтчихаа, амраад унтчихаа, маргааш дарагтаа орж ирээд уулзчихаа гэдэг. Зарим нэгэн дорн, зарим нэгэн дорхгүй болохоор яадгийн маадгийн миний хөө тэгвэл одоо нэг унтуулдаг газар байдаг штеп миний хөө. Чи гэр оронд унтчих чадахгүй бол бас нэг унтуулчдаг сайхан амраачдаг газар байдаг штеп. Тийшээ оруулчих болно штеп гэхээр үгээ дараа тийм байхгүй. Би одоо гэр орондоо сайхан унтлаа гэд унтуулдаг. Тийм юм даа тий. Ерөн хүнтэйгээ эвтийхэн харьцахад бол харьцаанаас л их шалтгаалдаг. Иргэдээ бол яадаг. Загнах өвдөж гарна, за уурлах өвдөж гарна. Тэрнийг бол иргэн засаг дарга хоёр хоорондоо ойлголцчихвол байвал бүх юм бүдэмжтэй байдаг. Ийм л байдаг. Ер нь энгийн хүнийнүүдээр харахад хороон дарах хүн тий одоо даргын ажил хийж байна гэж ойлгохоор бас их сайхан юм шиг бодогддог байх л та. Нөгөө талаас энэ олон хүний бас жаргал зовлон сонсно. Бичих цаасны ажлаас эхлээд их юм байдаг. Ер нь хороон дарах хүний хийж чадах ажил гэж ер нь яг юу гэдгийг би одоо хууль эрх зүйн хүрээнд та одоо жишээлбэл энэ олон жилийн хороонд дарах хийсэн үнэвч юуг өөрчилж чадчихээн тийм ээ. Яг та хороон дарга олон жил хийнийг хороон даргаас ер нь юугүй юм гэж байхгүй. Хол тасархаа юм гэж байхгүй. Хороон даргад хогч холбоотой, цагдаагийн ажилч холбоотой, хэрэг зөрчилж холбоотой, одоо онцгой байдалч холбоотой, бүх юм холбоотой, эрүүл мэндч холбоотой. Тэгэхээр энийг дандаа хуулийнхын дагуу бүгдийг зохицуулж явах нь үүрэг. Хуулийн дагуу хуулийн хууль эрх зүйн актын дагуу бүгдийг зохицуулж одоо үнэхээр эрүүл мэндийн өвчтөе зовлонтой хэцүү хүмүүс байгаа шүү дээ тий. Эднийг хуулийнхын дагуу бас ингээд дүүргийнхаа засаг дарга цааш юм одоо нийслэл их хурлын гишүүн нийслэл дүүргийн төлөөлөгчнүүдтэйгээ ярьж байгаа дэмжлэгийн зардлын бас шийдэж өгч юм уу тийм ээ. Ийм асуудлууд маш их гардаг. Одооны үед бол өвчлөл бол маш их байгаа. Энэ дээр бас ингэж гардаг. Цагдаагийн тал дээр бол манайх бол одоо 15,000 гаруй иргэнтэй гэхэд ганцхан хэсгийн байцаагч ганц хорон цагдаатай ингэж ажиллаж байгаа. Харин саяхнаас бас манайдаар нэг хэрэг бүртгэгч одоо бас ирээд одоо энэ хэргийг шийдээд ингэ явж байгаа. Түүнээс ч бүх хэрэгүүдийн ганцхан байцааг шийддэг, бүх ажлуудыг хийдэг, дуудлагандаа явдаг. Ийм хэцүү байсан цаг байсан. Одоо бол харин бас харьцангуй гайгүй. Тэгтэл нэг хэсгийн байцаагч бол хаанач хүрдэггүй. Нэг хорон цагдаа бол хүрдэггүй. Нэг юмд яваал ингээл яхад л одоо ч бас хууль эрх зүйн талаар бас нэлээд нарийн болцсон. Зөрчлийн тухай хуулиар бол нэлээд нарийн болцсон. Бүх хэрэг бүртгэлийнхаа хэрэгүүд ягаад одоо прокуратурт хүргэж өгнө. Прокурор бүх материалаа хүргэж өгч байгаа. Тэг чинь л өчнөн цаг орж байгаа юм чинь хэсгийн байцаагч бодлоо. Материалаа хүргэж өгөөд эргээд ирнэ гэхдээ тэгээд дараагийн асуудлуудад тэгээд нөгөө эрүүлжүүлэхээс хүмүүс авчирч бүгдийг шийднэ. Ийм асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ дээр бас ер нь нэлээд хэцүү. Энэ дээр бол би заримдаа бас одоо юу яаж байгаа хүмүүстэй архиж байгаа удаадаар архиудаг усуудыг ч дээр бид нар чинь захирамжаа гаргаад хууль эрх зүйн актын талаар захирамжаа гаргаад баримтлуулах ч юм уу 14 хоног ажил хийх ч юм уу ийм байдаг байсан ч одоо зөрчлийн хуулиараа тийм байхгүй болсон. Одоо энэ гэр хорооллын агаар хөрсний бохирдлыг шийдэх гэвэл одоо энэ дэд үтсийн асуудлыг маш төлөвлөөр шийдэж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл тий? Яагаад гэвэл одоо энэ 200 өрхөөр нь шийдэж байх юм бол энэ гэр хорооллыг чинь дорн шийдэж байна. За тэгэхээр таны ярианаас бол ямар ч байсан
хорооныхоо дэд бүтцийн асуудалд бас нэлээд анхаарч ямар ч гэсэн зам ном тавьсан байна. Сургууль цэцэрлэгийн асуудлыг ингээд шийдэхийг зорьсон байна, хэрэгжүүлсэн байна, тийм ээ. Яг одоо бас энэ хороонд нь хамгийн гол одоо санааг нь зовоодаг асуудал юу вэ? Ажилгүй иргэдийн хувьд одоо ямар төвшөнтэй байна? За одоо яг энэ хорооны дэд бүтцийн талаар миний санаа зовоож байгаа асуудал байгаа. Энэ нэг агаар хүрсний бохирдол байгаа. Агаар хүрсний бохирдлыг одоо бас шийдэх нийслэл дөрөвтэйгээ яриад бас эднэрт одоо улсын хурлын гишүүн байна, эднэртэйгээ бүгднийг яриад бас тохиролцоод одоо анх нийслэлтэй манайх анх удаа манай 7 хоноглоор 200 өрхийн дунд бас дэд бүтцийн асуудлыг шийдэж өгч байгаа. Энэ юу гэхээр бохир цэвэр ус одоо халаалт бүгдийг ингэ шийдэж байгаа 200 өрхийн одоо энэ ажил тендер зарлагдаад одоо ингэ 5 сарын 20 дээр ингээд эхлэхэд бэлэн болоод явж байна. Энэ ингэ шийдэж байгаа бол дараагийнх нь 200 өрхөд бас одоо дэд бүтцийн асуудлуудыг ингээд бохир цэвэр халууны нэг дулааны шийдэд явчих юм бол одоо нөгөө төвийн шугамаас холбох ш алсалгдсан гэр хорооллуудыг ингэж шийдэж болох юм байна гэдэг асуудлыг одоо бас ингэж хамгийн нэгдүгээрт одоо хийгдэх гэж байгаа бас баяртай байгаа. Манай иргэд бол нэг бас маш их баяртай хүлээж авч байгаа. Тэгээд одоо ажилгүй иргэдээ бол бид нар хөдөлмөр халамж үйлчлэгийн хэлцтэйгээ хамтраад бас одоо ажлын байраар зүүчлэх ажлуудыг хийж байгаа. Сая 7 хоногийн өмнө бид нар одоо энэ юу хийсэн өдөрлөг хийгээд энэ дэр бас 10 гаруй иргэнэ бас ажлын байртаа болголоо. Гэвч дэд бүтцийн асуудал дээр энэ дэр хорооныхаа ажилгүй иргэдэг л ажиллуулъя гэсэн ирэмжил их байдаг. Одоо манай 224 дахь цэцэрлэг, 173 дахь цэцэрлэгт дандаа манай хорооны иргэд ажиллаж байгаа. Энэ дээр бас давуу төлхөө байдаг. Ягаад гэвэл энэ хороон дээр бүтээн байгуулалт явагдаж байгаа учраас одоо энэ зам дээр ихтэл ингээд замын ажил эхлэхдээ би хорооны иргэдээс нэг 5-ыг ч гэсэн аваад ажиллуулаад чи ажилгүй иргэдээс төр ажлын байраар хангана гэдэг асуудлуудыг их төлхөө тавьж ингэж ажилладаг юм байна. Энэ дээр бас манай хорооны иргэд бас их юутай ажилладаг, хам сайтай, өөрсдөө их дуртай, бас сонирхолтой ингэж ажилладаг. Ямар ч ажил дээр манай хорооны иргэд бол ажилгүй иргэдийг ажиллуулахад бэлэн юм байдаг. Тэгэд энэ дэр бол хорооны иргэдийг бол ажлын байртаа болгох, одоо ажил залуучуудыг одоо ажилтаа болгох тийм ээ. Энэ дээр их төлхөө их ажил анхаарч ажиллаж байгаа. Ажилгүй залуучуудаа архиужна гэдэг чинь ажилгүй тийм ээ. Ийм л байж байгаа шүү дээ. Ажилтаа төрөлтөө одоо цав завгүй хүн бол архиуна гэж байхгүй шүү дээ. Тийм үстэй. Тийм учраас энэ залуучуудыг ажлын байртаа хангах талд ингэж анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр одоо ажилгүй залуучуудаа бас хорооныхаа хөдөлмөр халамжуулалтын хэлцтэй хамтарч ажиллаач гэдгийг зар гэсэн хүргэдэг юм байгаа. Тэгээ одоо энэ бид нар бас энэ жил бас одоо нийслэлийн хэмжээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дүүргийн хэмжээнд бол одоо өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээ гэж одоо бас аян зарлагдаа. Сая бас манай хороо миний гудамж гэдэг аян зарлагдаж байна. Энийхээ хүрээнд одоо би бас болж чадах чинээгээр одоо 2 гудамжийг бас ингээд яг ийм хавтангаар ингэж явган хүний зам ингэж хийлгсэн байгаа. Одоо энэ ингээл автомашины замуудыг ингээл холбогдсон байгаа. Гэр хорооллын дунд ингэж автомашины зам хийнэ гэдэг чинь энэ бас л тийм ээ. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг чинь энэ л байгаа байхгүй юу. Одоо тэгэл ингээл хит хитний юм замтай холбочвол адаглаад төгжрөл саарах юм байгаа. Маш одоо ингээл баян шуунаас динжимийн горыг гисэн хүмүүс байвал энэгээр ингээл давчин арын бас ийм автсан байгаа хоёр. Энэ хоёр автсамаар ингээл динжимийн одоо хайлаас одоо дарх марх юу гэсэн асуудал тэргээр ингээ холбогдоод бас явчихна. Дэд бүтцийн асуудлыг ингэж хөгжүүлэх юм гэж ингэж бодож байна. Тэгээ ер нь тэр одоо энэ гэр хорооллын агаар хүрсний бохирдлыг шийдэх гэвэл одоо энэ дэд бүтцийн асуудлыг маш төлхөө шийдэж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо энэ 200 өрхөөр нь шийдээд байх юм бол энэ гэр хорооллыг чинь дорн шийдэж шүү дээ тийм ээ. Тийм асуудал. Ер нь анхдагч гэдгээр манай хорооны энэ 200 өрхөөр маш их азтай, завшаант азтай иргэд байгаа гэж би бас тооцоолж байгаа, бодож байгаа. Энд их баяртай байдгийг бас манай хороон дээр ингэж хийж байгаа тий. За тэгэхээр та бүхэн бас ярилцлага ерөөхдөө өндөрлж байна л да. Ямар ч байсан урилга маань хүлээж авчаас өөрөө ажил мэргэжилтэй хорооныхоо бодит байдлын талаар бас ярилцсан баярлалаа. Ярилцлагын төгсгөлд хоёулын цаашдаа таны одоо цаашдын ажлын зорилго зорилт юу юу гэдгийг энэ хороондоо энэ олон жил одоо ажилласан хүний хувьд юу юу хийж бүтээмээр юм тийм ээ. Энэ талаар хоёулаа яриад ярилцлага өндөрлөхөө. Одоо цаашдын зорилго бол одоо би бас цаашдын зорилго бол одоо яг хөтөний хорооныхоо иргэдэд нэг одоо сургууль маань эхлэх гэж байна.
одоо баг сургууль гэсэн ингээд нэг сөндөрлөлөө босгоод тийм ээ иргэдийнхээ ая тогтолцоог хүүхдүүдийн бас нэг сурч боловсруулах нөхцөлийг хангах ийм зорилттой явж байгаа энэ хэдэн жилдээ за сургууль цэцэрлэгийн хувьд бол одоо бас 2 цэцэрлэг барьтал бас гайгүй тэгсэн мөртөө бас сэтгэл хангуулуун биш дахиад нэг цэцэрлэг барих юмсан гэсэн ийм зорилт тавь явж байна. 2-дугаарт нь 3-дугаарт нэг бол одоо энэ иргэдийнхээ аюулгүй амьдрах орчныг сайжруулахын төлөө энэ иргэдэд одоо амьдрах орчныг сайжруулахын тулд агаар хүчний багтлын шийдэд өгч юмсан гэсэн асуудлууд бас гол зорилттой тавиад ингээд дотроо бодоод ингээд явж байна. Анхных нь маань одоо ингээд эхлэх гэж байна. Энийг одоо цааш нь улам цааш нь үргэлжлүүлэх зорилготой явж байна да. За тэгвэл ер нь товчхон бас нэг асуулт асууж гэж бодлоо л да. Энэ хорон даргын одоо энэ ажлыг хийх юм гой сайхан юундаа байдгийг тийм ээ. Одоо олон бас залуучууд сүүлийн үед бас ийм яриа байна л да. Ер нь төрийн байгууллагад ажиллах ялангуяа дарга болох сонирхолтой залуучууд маань нэмэгдэжээ гэдэг. Ялангуяа хорон дарга болох бас өсөл мөрөөдөлтэй залуучууд маань байж магадгүй бидэртээ хандаж бас хэлвэл. За хорон дарга гэдэг бол ер нь сайхан засаг дарга гэдэг нэрэндээ бас биш. Иргэдийнхээ төлөө юм хийж ивэл иргэдийнхээ төлөө юм иргэдийнхээ амьдралыг дээшлэх, иргэдэг ажилгүй залуучдыг ажилтаа болгох одоо ажлынхаа гараанд бас бүдэрч эндэж явж байгаа энэ усуудын өөдөн татаж тийм ээ бас зөв замаар оруулах хамгийн гол чухал. Мөн ядарсан иргэдээ энэ ядарсан юм биш энэ тэрийг биш гэж яалгахгүй үзэх хэрэгтэй хамгийн гол нь энэ л сайхан. Ер нь тэгээд хорон засаг дарга гэдвэл иргэдээрээ хүрээлүүлсэн маш сайхан шүү дээ. Ер нь сайхан. Хорон засаг дарга хийж чадвал их сайхан ажил шүү дээ. Ер нь тэгээд бас хүндийн хувьд хүнд. Тэгтээ хүнд гэж болохгүй. Энэ бол маш сайхан ажил иргэдээрээ тойрон хүрээлүүлсэн ийм л сайхан ажил байхгүй тий. Бага насны хүүхдүүд гэсэн даргаа сайн үл гэлгүүжидэг, ихчээ сайн үуч гэждэг, зарим нэмээд сайн үуч гэждэг. Ийм сайхан сонирхолтой ийм гоё байдаг аахгүй. Тийм учраас энэ ер нь хорон даргыг хийвэл иргэдээр л хүрээлүүлэх хэрэгтэй юм байхгүй тий. Тийм учраас энэ дээр их сайхан иргэд одоо 0 наснаас нь одоо 100 нас хүртэл одоо бүх хүмүүсээр хүрээлүүлсэн сайхан ажил байдгийг тий одоо ингээл ахмадуудаа хүртэл ингээл бид нар чинь жилд 2 удаа хүлээд авчихдаг одоо ингээл хүүхдийн баяр болж нөгөө хүүхдүүд чинь хүрхэн яг сурцсан бид нар чинь жил үрдэн хүлээж авдгийг тэгэл одоо нөгөө бэлгээ авах гээл хүрээд ирдэг юм сайхан ажил шүү дээ ер нь хорон дарга гэдэг хамгийн гол нь иргэдээрээ хүрээлүүлсэн байдаг нэг сайхан байдаг. За ингээд үзэгчдтэй бас өөрийнхөө тухайн ажил ажлынхаа тухай бас ярилцсан баярлалаа. Ингээд таны бас цаашдын ажил өснө өндөр амжилттай амьдралд нь сайн сайхан. За баярлалаа. Бид Монголтой хайртай. Эх хотын амьдрал зурж өнгөрөх хүмүүр амьдралын гол дүр. Алдаа оноо, жаргал зовлон, баяр гуниг, ээдрээ. Бидний мэдээллийн баатар амьдралын эгэл нэгэн гол дүр байх болно. Түүний тухай бид товчхон онцолж байна.